махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна л та. Тэгэхээр байнгын орооны даргын хувьд та яг энэ махны салбартай холбоотой хууль эрх зүйн орчин, за зөвшөөрөл олгож байгаа байдал, олон улсын стандарт дагж байгаа байдлын дээр юу ямар хууль гаргасан байдгийм бэ? Энэ асуудал дээр та нэг тайлбарлая. Ер нь эмээлтэд гадны махны үйлдвэр одоо 30 гаруй үйлдвэр байна гэж байна. Энэ бол сүүлийн 5 жил бий болсон шүү дээ. Учир нь бол гадагшаа ялангуяа урд хөлшид мах экспорттой холбоотой хятадын махны үйлдвэрүүд маш олноороо байгуулагдсан гинт. Мэдээж тэр чинь богино хугацаанд байгуулагдсан болохоор бушуу тулаа Боринда Васта гихчээр бас тэр махны үйлдвэрийн барилга тоног төхөөрөмжөөс ахуулаад стандарт ариун цэвэрлэлийн байдал хүртэл бас шаардлага авахгүй байна гэдгийг энэ шалгалтаар одоо бас тогтооглоо. Бас иргэд бол одоо энэ дээр бол ялангуяа энэ мах гэдэг чинь өөрөө стратегийн хүнс өдөр тун хэрэгэлдэг. Эндээ санаа товж энэ дээр бас олон нийтийн байгууллагууд бас нэлээд ажиллаад төрж гисэн энэ дээр бас анхааран ажиллаж байгаа. Цаашдаа бид нар энэ ингэж гадны одоо компаниудаар хүмүүсээр одоо махны зах зээлээ эзлүүлээд байх нь бол зохисгүй зүйл гэж бодож байна. Энэ дээр бол бас хууль эрх зүйн өөрчлөлт оруулах байдлаар зохицуулна, шийдвэрлэнэ гэсэн бодолтой байна. Олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж чадаагүй байгаа асуудлыг бас өчигдөр Шадар сайд эдгээр мэдээлэл ихтэй бол онцолж ирсэн л да. Тэгэхээр олон улсын стандартыг мөрдүүлэх одоо яг чиг үүрэг нь хаана байдаг юм бэ? Олон улсын стандартыг бол махан дээр ялангуяа экспортын махан дээр ч юу дотоод махан дээр шигсэн одоо бүрдүүлсэн. Энэ бол мэдээж юу улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн дагуу стандартын байгууллага хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр мэргэжлийн хяналт стандартын байгууллага энэ дээр бол хяналт шалгалтаа болоод сайн тавьж ажиллаж чадахгүй байна л гэсэн байдал харагдаж байна. Дөрүүдийн эзэд хятад иргэд байна гэдэг нь тийм. Тэгэхээр энийг хуульчлах боломжгүй байдгийн болов. Би бол хуульчлах ёстой гэж бодож байна. Энэ стратегийн бүтээгдэхүүн хүнсний өдөр тутмын одоо хүн хэрэгэлдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо үндэсний аж ахуй нэгж Монгол улсын иргэн даваа байдалтай байх энэ хууль эрх зүйн актыг бол гаргах шаардлагатай гэж бодож байгаа. Тэрний төлөө ажиллана. Манай Монгол улсын талаас яг энэ зөвшөөрөлтөй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахад юу дутаад идэв юм бэ? Одоо бид хятад улсад Монгол улсаас мах экспортлно гэхэд хятадын мэргэжлийн байгууллага Монгол улсад ирж ажиллаад үйлдвэрүүдээс хонгон шалгаруулж одоо экспортын зөвшөөрлийг нөгөөд нь оролцож байсан байгаа. Тэгэхээр энэ байдлыг бид халах хэрэгтэй гэж. Яагаад Монгол улсын нутаг дэвсгэр дээр тэд орж ирээд одоо зөвшөөрөл өгөөд ямар үйлдвэрүүдийн одоо экспортын чиглэлээр махыг авах уугүй тэд заах ёсгүй байхгүй юу? Мэдээж тэр чинь хятад эзэнтэй үйлдвэрүүдэл зааш шүү дээ. Тэгэхээр бид хэр мах авах хүсэлтэй болвол мэдээж манайх ч гэсэн экспорт хүсэлтэй. Бид чанарын шаардлага хангасан экспортын махыг гаргана. Тэд хилийн гадна талд 20 цэрийн үйл ажиллагаагаа мэргэжлийн ялтын үйл ажиллагаа явуулах ёстой. Цаашдаа бол ийм ингэж явах ёстой. Тэгэхгүй бол одоо өнөөдрийн ийм завхан байдал үүссэн. Махны үйлдвэр эрхлэх, тэрний эзэн байх, компани байгуулах энэ асуудал бол хуулиар нарийн зохицуулсан юм байхгүй. Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн хүрээнд л одоо бүх салбарт гадны хөрөнгө оруулагч ирж байгаа шүү. Гэхдээ яг өдөр тутмын одоо хэрэгэлдэг хүнс, стратегийн хүнс махан дээр бол одоо бид нар бол бас төрийн бодлого байх ёстой. Энэ бол жишээлбэл 51-ээс дээш хүн Монгол эзэнтэй байх, Монголын үндэсний компани эрхлэх мэт зүйл залтыг бол хуулийн зохицуултыг бол эрх зүйн орчныг бол өөрчлөлт харах шаардах гэж бодож байна. Байнгын орооны даргын хувьд та энэ салбартай холбоотой салбарын сайд за холбогдох мэргэжилтнүүдээс нээлттэй мэдээлэл сонсгол авах уу? Энэ асуудлаар ер нь төлөвлөсөн зүйл байгаа юу? Яг улсын их хурл хууль батлан гаргана. Хэрэгжүүлэгч нь бол одоо засгийн газар шүүд өөрөөр хэлбэл хүмүүсүүд аж ахуй яам. Тий. Яг өнөөдөр одоо эцсийн байдлаар энэ мэргэжлийн салбарын болон одоо хүмүүсүүд аж ахуй яамны мэргэжлийн хяналтын стандартын дүгнэлт бүрэн төгс гараагүй байгаа. Энийний дараа бид нар асуудлыг бас харилцана.